Сайн байцгаана уу та бүхэний өдрийн мэндийг хүргэе. За багшийн програм дээрээс даалгаврын сан боловсруулах, даалгаврын сан татаж авах заавар дэвшлийг хүргэж байна. За тухайн багш маань өөрийнхөө ихээр систем рүү нэвтрээд орчихсон байна. За дээдлийн цэснүүд доторх мен сан гэсэн цэсний даалгаврын сан гэсэн цэс рүү дарж орно. За даалгаврын сан гэсэн цэс рүү дараад ороход таны байршуулсан даалгавар энэ хэсэгт юм харагдах ба одоо энэ хэрэгтээр бол даалгавар боловсруулаг оруулаагүй учраас мэдээлэл олцоогүй гэсэн харагдаж байна. За тэгээд даалгавар хэрвээ SMS-с татахаар бол SMS даалгавар татах гэсэн төвчлөрөөр дарж орно. Хэрвээ даалгавар нэмж оруулахаар байх юм бол даалгавар нэмэх гэсэн төвчлөрөөр ашиглана гэсэн үг ээ. За даалгавар нэмэхтээ дараад хэлсэн даалгавар оруулах дээр нь заавар зөвлөгөө өгье. За даалгавар нэмэхтээ дарсныхан дараагаар энэ дээд таргаж байгаа дөрвөн сонголтыг дөрвөлнгийн зааварч гүйцэд бүгэлсэн байх шаардлагатай. За аль анги дээр ямар хичээлээр за ямар нэгж ямар ээлжтэй даалгавар оруулж байгаа вэ гэдгээ энэ дээр заавч тодорхой зааж оруулж өгнө. Даалгавар боловсруулж оруулж байгаа тохиолдолд. За тэгээд мэдээж ойлгомжтой даалгаврын төрөл эндээс сонгож өгнө. Нэг сонголтод оруулмаар байна уу, харгалзуулмаар байна уу, дараалт нь оруулмаар байна гэх мэтлэнгээр энэ дээрээ өөрийнхөө даалгаврын төрлөө оруулж өгөөд за тэгээд сэргээн санах ойлгох хэрэглэх задан шийдлэх сонголтоо сонгоод за тэгээд энэ дээрээ оноогоо өгч өгнө. За ингээд өөрөө одоо тухайн хэдэн тооны даалгавар оруулж байгаа гэдгээ энэ дээр оноогоо оруулж өгнө. За энэ өөрийн болон нийтийн гэсэн сонголтлоо хэрвээ та нийтингээд оруулах юм бол тантай адилхан эзэм мэргэжлийн багш маань таны даалгаврыг татаж авч ашиглах бүрэн боломжтой байна. Нэг үрбэл тантай адилхан мэргэжлийн багш нар таны даалгавар харагдана гэсэн. Харин өөрийнгээд оруулсан тохиолдолд зөвхөн тухайд одоо таны оруулж боловсруулж байгаа даалгаврыг та зөвхөн л өөртөө татаж авч ашиглах боломжтой бусад багш нар дээр харагдахгүй гэсэн үг ээ. За тэгээд эндээс хэлэлцээрээс ихээ нэмнэ гэдэг нь болохоор тухайн даалгаврыг дээрхийг одоо уншаад ажиллаарай. Дээрх текстийг уншаад дараах даалгаварт хариулаарай гэдэг ч юм уу. Тиймэрхүү даалгавар монгол хэл, англи хэл гэсэн хичээлүүдээр гардаг бол энэ дээрээ их нэмэх гэдэг төвшөөрөө дараад ихэд нэмж оруулах боломжтой бөгөөд оруулсан ихнүүд нь энэ дээр хадгалагдж байгаа ийм ихнүүдээс муу адилхан бас шууд сонгоод ашиглаад явах бүрэн боломжтой. За энэ дээр ингээд хэрвээ одоо шууд ихийг нь шууд сонгоо явуучих юм бол хадгалсан их байх юм. Тэрийг засварлахаар засварлаж байгаа их дээрээсээ нэмж засах текст байвал тэрийг нэмж засаад явуучих бүрэн боломжтой. Аль эсвэл шууд өөрөө цоошд нэр их оруулаад явах бас бүрэн боломжтой. За тэгээд мэдээж ойлгомжтой оруулсан ихээ бас эндээсээ үзэх бас бүрэн боломжтой байдаг. За тэгээд асуулт оруулах хэсэг байна. За асуулт оруулах хэсэг дээр болохоор шууд энэ дээрээ та бүхэн маань текст хэлбэрээр шууд асуултуудаа бичээд ороод явчихна. Томьёо шаардлагагүй хичээлүүдийг бол ерөнхийдөө шууд асуултууд дээрээ шууд бичээд оруулах бас бүрэн боломжтой байгаа. Энэ дээр болохоор одоогоор математик бол боломжгүй байгаа. За тэгээд муу адилхан одоо ерөнхийдөө бол асуулт даалгавар дээрээ томьёотой зурагтай даалгавар оруулах шаардлагатай бол зураг оруулах гэсэн контент хэсэг дээрээсээ хүссэн зураг оруулаад татаад тохируулаад явчих бас бүрэн боломжтой. За ингээд дараах зургийг ажиглаарай гэдэг ч юм уу те. Ажиглаад гүйцэтгэхээрэй гэдэг ч юм уу нэг. За тиймэрхүү нэг юм их асуултуудыг нь оруулаад тэгээ яг гүйцэтгэх хүмүүстүүдээ нарийн тодорхой оруулаад өгчихнө. За тэнгуүтээ хариултын хувилбарын хариулт тийм ээ. Одоо шиг юм бол тухайн даалгавар хэдэн хувилбар хариулттай байх юм. Тэрийг эндээс нэмсэн ч болно. Аль эсвэл устгах гэдэг юм нэгсээр хассан ч болно. Бүр тийм үгүй гэсэн хоёрхан хувилбартай хүртэл байх боломжтой. Би энэ дээр бол шууд зөв буруу гэдэг хоёр хувилбар оруулчихъя л да. За зөв буруу гэдээ оруулчихъя. За энэ мэтлэнгээр ингээд хүснээрээ даалгаврынхаа хариултыг нэмж хасах бүрэн боломжтой. Тэгээд дээрэс нь тухайн хариулт болгон дээр бас муу адилхан зураг авсрах бүрэн боломжтой. За тэгээд зөв хариултыг хамгийн сүүлд нь чеклж өгөх шаардлагатай гэсэн. Зөв хариултыг чеклж өгснөөрөө тухайн даалгаврыг шалгалтын сан тест дээр ашигласан тохиолдолд хүүхэд суралцагч гүйцэтгсэний дараагаар шууд үр дүнгийн бодоод өгөх бүрэн боломжтой байгаа системээс. Тийм учраас зөв хариултыг нь заавалчгүй чеклж өгөх шаардлагатай гэсэн. За зөв хариултаа чеклсэний дараагаар хадгалах төвчлүүд дарснаар таны даалгаврын самд бүртгэж хадгалагдана гэсэн үг ээ. За энэ мэтлэнгээр даалгавруудаа хэдэн ч удаа оруулаад явах бүрэн боломжтой. Мөн дээрэс нь тухайн даалгавар дээрээ тийм ээ тухайн одоо оруулж байгаа даалгавар дээрээ бодолд оруулмаа гэх юм бол хадгалах төвчлөөр дарахаас өмнө даалгавраа бүртгэж оруулчихад бодол гэсэн цэс рүү шилжиж оруулаад энэ дээрээ бодолтоо заавч оруулж өгнө. Бодол гэдэг бол зөвхөн математик болон физик хичээлүүд дээр байхгүй. Ер нь бол бүх хичээлүүдийг ерөөхдөө
шийдэл гүйцэтгэл ажлаар оруулах бүрэн боломжтой. Монгол хэлний хичээл дээр, нийгмийн хичээл дээр одоо тийм ээ ийм теорем ашигласан байх боломжтой байсан. Энийг ингэж ийм дүрм ашиглаад ингэж гээгдээд ингэсэн тийм ажлуудаа хүртэл энэ бодол хэсэг дээр нь оруулаад хадгалаад явах бүрэн боломжтой. За энэ мэтчлийн даалгавруудаа нэг бүрчлэнгээр оруулаад даалгаврын сангаа баяжуулах бүрэн боломжтой. За тэгээ санийхаа оруулсан даалгавруудаа хүртэл эндээсээ шалгаад явчих бүрэн боломжтой гэсэн. За одоо даалгаврын сангаас даалгавар татах зааврыг нь та бүхэн зааж өгье. За CMS даалгавар татах гэсэн ногоон төслөөр дээр дарснаар дараах байдлаар харагдана. За дараах байдлаар харагдангууд та бүхэн маань өөрийн гэдэг дээрээ нийт гэсэн сонголтыг сонгоод хичээлийн сонголтоос яг өөрийнхөө мэргэжлийн хичээлийг сонгоод шууд хайх төслөөр дарсан болно. За хайх төслөөр дарангууд танд боломжтой тийм ээ таны авах боломжтой яг таны одоо хүсэл эрхцэлд нийцсэн даалгаврын сангуудаас ингээд даалгаврууд нь харагдаж гарч ирнэ. Нүгэр бэлтгэлээр болохоор сая нийтийн болон монгол хэлний даалгавар гэдээ сонгочихсон. Учираас нь ерөнхийдөө бол нээлттэйгээр тавьчихсан монгол хэлний даалгаврууд нь танд харагдаж байна гэсэн. За тэнгууд та өөрийн авах даалгавраа уртлын суман дээр нь дарж хараад одоо жишээ нь тухайн даалгаврын хувилбарууд нь ямар хувилбарууд байгаа, зөв хувилбар нь айлын гэх мэтлэнгээр бүх дэлгэрэнгүй мэдээллийг нь харахаас гадна тухайн даалгаврыг хадгалахаар авах юм бол уртлын чекэн дээр нь чеклээд хадгалах төвчлөрийг дарна. За хадгалах төвчлөөр дарсны дараагаар танд дараах байдлаар ийм дэлгэц нэгдэнэ. За энэ дэлгэцэн дээр болохоор та бүхэн маань тийм ээ тухайн одоо хадгалж байгаа даалгавраа хэддүгээр ангийн ямар хичээл дээр хадгалж байгаа вэ гэдгийг эндээс сонгож өгнө. За энэ дээр муу адилхан бас нөгөө даалгаврын сангаасаа бүр нэг үс маш их том өгөгдөл таатнаас дуудаж байгаа учраас баг зэрэг хүлээгдэж магадгүй. Тийм учраас та ядмаа баг зэрэг хүлээгээд ингээд сонголтуудаа гүйцэд хийгээд яваарай. За ингээд монгол хэлний хичээл сонгосны дараагаар энэ дээр нэг хичээлүүд нь нэрэн гарч ирж явах хэвээр. Муу адилхан хүлээсний дараагаар нэг хичээл нь гарч ирнэ. За нэг хичээлүүд ингээд бас муу адилхан хүлээсний дараагаар ээлж хичээл сонгоод ээлж хичээл маань та бүхэнд ингээд гарч ирнэ. За ингээд энэ бичлэнгээр. За ингээд өөрийнхөө одоо тийм ээ тохируулж хадгалах анги тэгээд хичээл нэг ээлж хичээл сэдвүүдэд оруулсны дараагаар хадгалах төвчлөөр дарж өгнө гэсэн. За ингээд хадгалах төвчлөөр дарснаар таны даалгаврын санд чинь саяны хадгалсан даалгавар маань орж ирэх шаардлагатай ёстой гэсэн. За ингээд хадгалсныхаа дараагаар өөрийнхөө даалгаврын сангаасаа 7 дугаар ангийн монгол хэлний даалгавраа шүүгээд харах боломжтой гэсэн. За ингээд энэ саяны татаж авсан даалгаврын таны оруулж авсан даалгавар. Даалгаврын дугаар дээр нь дарснаар та тухайн даалгаврыг дэлгэрэнгүй харах боломжтой бөгөөд тухайн даалгаврын шалгалтын материал ашиглах бүрэн боломжтой болно гэсэн үг байна. За энэ үечлэнгээр даалгавруудаа ингээд оруулж бас болдгоо. Хэрвээ та одоо заавалчгүй нөгөө нэг яг мэргэжлийн багш байгаа нөгөө математик хим физикийн багш байгаа томьёо оруулах шаардлагатай даалгавар оруулах хэрэгтэй бол хэрэгцээ шаардлага гарлаа гэж суулгах бодъё. Тэгэх юм бол та бүхэн маань CMS рүүгээ ирэхээр нэвтэрч ороод даалгавраа CMS дээрээ бүртгээд явах юм бол CMS дээр томьёо оруулдаг буюу матап систем нь ажиллаж байгаа шүү. Тэгээд CMS дээр оруулсан даалгавраа шууд та өөрөө яг дараах байдлаар татаад авчих боломжтой гэсэн үг. За CMS рүү яаж нэвтэрч ороод даалгавраа боловсруулах вэ гэдгийг та бүхэнд харуулъя. За эхлээд та бүхэн маань өөрийн баруун дэд буланд байрлах профайл хэсэг дээрээ дараад хувийн мэдээлэл гэсэн хэсэг рүү дарж орно. Хувийн мэдээлэл гэсэн хэсэг рүү дарж ороод хувийн мэдээлэлээ доош бүрдээд харангуй энэ CMS нүүдлийн CMS гэсэн эрх үүсгэх гэсэн юм ногоон төвчлөр харагдаж байгаа. За энийг та бүхэн маань оруулахын тулд энэ дээр өөрсдийнхөө эргээсний дугаар утасны дугаараа хний хэлж заавалч бүртгэж оруулна. За энэ дээр би ямар ч хамаагүй эргээсээр зохио авчижээ. За тэнгуүтээ энэ дээр утасны дугаар за би энэ дээр ямар ч хамаагүй бас дугаар оруулчихъя. За тэнгуүтээ имэйл хийх нь байж байна. За ингээд өөрчлөхгүй бол хосоо гэж байна. За ингээд мэдээлэл гүйц босныхаа дараагаар эрх үүсгэх гэсэн төвчлөрөө дарна. За ингээд хувийн мэдээлэл хэсэг дээрээс эрх үүсгэх гэдэг төвчлөрөө дараад хадгалчихсан бол 3 цэг дээрээ дараад их нүүдэл shop гэсэн зэс рүү дараад орно. Их нүүдэл shop гэдэг нь болохоор CMS систем рүү шууд нэвтэрж байгаа хэсэг гэсэн. За тэнгуүт та энэ хэсэг рүү нэвтэрж орсныхаа дараагаар за эхлээд баруун дэд буланд байрлах энэ профайл хэсэг дээрээс хувийн мэдээлэл дээрээ
За баг зэрэг өөрчлөлт сонголтууд хийж өгнө. За багш гэсэн хэсэг дээрээс нь тийм ээ ерөнхий боловсролын багш байна. За тэгэнгүүтээ суур ангид ордог. Дээрэс нь ямар хичээл заадгүй гэдэг эндээс заавалжгүй чиглэж сонгож өгөх шаардлагатай гэсэн үг ээ. За ингээд сонгож өгөөд тохиргоо бүх юмудаа ингээд болгосныхаа дараагаар хадгалах төвчлөөр дарна. За тохиргоогоо хадгалсны дараагаар та миний сан гэсэн хэсгийн даалгаврын сан гэсэн хэсгэн дээр нь дарж орно. За миний сангийн даалгаврын сан гэсэн хэсгэн дээр дарж орсны дараагаар даалгаврд нэмэх гэсэн төвчлөөр дээр дараад. За тэгээд эндээсээ яг одоо өөрт хэрэгтэй юундээсээ сэдв дээрээ одоо ингээд даалгавраа оруулж өгөх бүрэн боломжтой. За ингээд эндээсээ хөтөлбөрөө одоо жишээ нь тийм ээ өсвөлийн үнэлгээний даалгавар оруулах чинь үү зүгээр ингээд дунд ангийн мэдлэгийн даалгавар оруулах чинь үү гэдэг юмудаа ингээд сонгоод өчгөн. За ингээд эндээсээ анги болон нэг жээлжтэй хичээлийг сонгоод оруулаад өчнө. За ингээд оруулсныхаа дараагаар та энэ дээрээ одоо нөгөө тухайн даалгаврынхаа асуултыг оруулахдаа томьёо оруулах гэдэг дараад оруулчих юм бол одоо ингээд маттай хэсэг ингээд ажиллана гэсэн. За ингээд маттай дээр ажиллуулад томьёогоо оруулаад энэ дээрээ даалгавраа боловсруулад хадгалах төвчлөөр дарсан тохиолдолд та дараа нь тухайн одоо яг энэ дээдлийнхаа энэ шүүлтгэрүүдээрээ даалгавраа хайж олоод өөрөө татаж авах ашиглах бүрэн боломжтой байна гэсэн үг. За мөн адилхан яг энэ нөгөө энгийн даалгавар оруулахдаа адилханаар даалгавраа оруулаад хадгалахаасаа өмнө бодолт болон одоо энэ нөгөө их мэхээ бас оруулж өгөх шаардлагатай шүү. Ерөнхийдөө бол яг даалгавраасаа оруулдаг хэсэгтэй чинь яг ижилхэн байгаа. Биг маш санаарай. Тэгээд дээрэс нь сануулж хэлэхэд нийтэд болон хувьд гэсэн тийм сонголтыг бас сонгож өгөх шаардлагатай. Энийг та бүхэн маань өөрсдөө шийдвэрлээрэй. Ерөө нийтэд тэгээд та даалгавар оруулах юм бол Монгол орны хаанаас ч их мэдсэн систем ашиглагч мэргэжлийн багш нар маань цатаад аваад ашиглах боломжтой болно. Хувьд тэгээд оруулах юм бол энэ тухайн даалгаврыг зөвхөн та өөрөө татаж авч ашиглах боломжтой байна гэсэн. Нэгвэл одоо зөвхөн одоо та өөрийнхөө нэвтэрч ордог одоо нөгөө их нүүдэл рүүгээ нэвтэрч ордог хаягасаа л татаж авах ашиглах боломжтой болно гэсэн үг байна шүү. За ингээд анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Дараа дахин уулзлаа баярлалаа. Багшийн ажлаа аз жаргалтайгаар хийцгээе.